Таудын томон амрамгадан айлтгай мэдчилж байна. Танхим дүүрэн нэжигнэхэн байгаа. Миний сайхан залуусын уугаа хашгиралд адагдажтыг хамтаа таатамдгаа. Тэгээ энэ үеийн амжилт тарьсан байгаа. Авьяаслаг залуусын нэжгэнсэн дуу хоолой алгадаж байлаа. Тэгээ энэ бол түүхт 90 жилийнхаа хойг Монголынхан ард түмэн өргөн дэвшүүлж байгаа. Сэлэн аймгийн Мандал сумынхны дуу хоолой байлаа. Энхүү тий караоке нэвтрүүлэгт оролцож байгаа. Хөгжөөн дэмжиж байгаа. Нийт хэмбэрлэг залуусын хадуу сайхан алгадажтыг хамтдаа таатамдгаа. Тэгээ өдгөөс 90 жилийн тэртет анхлан үүсгэн байгуулагдсан өдгөө ажил амжилтын ариун их намтар түүхтэй Сэлэн аймгийн Мандал сум түүхт 90 жилийнхаа хойг тохиолдлын явуулж байгаа өргөн их арга хэмжээний хүрээнд нутгийн зон олныхон тэр сайхан зүрх сэтгэлийн хөг аялгүй их шиг болгоныг их орон даяар цацрааж их орон даяар түүхт 90 жилийн хадуун сайхан мэдлэгийг өргөн дэвшүүлж байгаа Сэлэн аймгийн Мандал сумынхандан дахин түүхтийн хадуун сайхан баярын мэндийг өдөөд нь өргөн дэвшүүлье. Тиймээ Сэлэн аймгийн Мандал сумын оролцож байгаа ТV караоке нэвтрүүлгийг инхүү эхлэгээд бэлэн болж одоо таавны өмнө нэвтрүүлэг 1-р шатны тэмцээний эхний оролцогч Сэлэн аймгийн Мандал сумын засаг даргын хамгийн газрын Хараацай хамтлагийнхныг хадуун сайхан алгадажтын дор өрн залъя. Нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээний эхний оролцогч Сэлэн аймгийн Мандал сумын засаг даргын хамгийн газрын Хараацай хамтлагийнхныг танилцуулахаас өмнө өнөөдрийн манай нэвтрүүлгийг нээнүү хэмээгээд таавны өмнө таавны хүндэтгэл талархал дүүрэн алга тажилтын дор Сэлэн аймгийн Мандал сумын засаг даргын нэмд аваа таныг микрофоны өмнө тайзан дээр өрн залж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид Улаанбаатар хотод бүхэн өргөнд Улаанбаатарт болон бусад аймаг суманд амьдарч байгаа хүмүүсээ Улаанбаатарт хуран зөглүүлж уулзуулсан юм аа. Ингээд өнөөдөр 110 хотын иргэн нутаггүй явсан алтан гэрлийг олж өнөөдөр олж ирсэн байгаа. Тэгээд нутгийн маань хүүхэд сумынхаа түүхт 90 жилийн ойд зориулж өнөөдөр бид нар ТV караоке нэвтрүүлгийг одоо явуулъя. 3 одоо дор хаяж одоо 3 удаагийн нэвтрүүлэг явуулъя. Ингээд эндээс бол $5,000 үнэтэй тэр өндөр өртөгтэй юунд одоо номинацид нэг 3 одоо шалгуур тэнцсэн хүмүүсээ бас шагнуулах боломж бол байгаа. Энэ бол миний нутагтаа барих бэлэг юм а гэж одоо хэлсэн байгаа. Ингээд бас ТV караокегийн хамт олонд баярсан далгасан айлхиа нутагтаа даа маань тавтаа морд. Тэгэхээр бид сумынхаа 90 жилийн ойд зориулж нутгийнхаа хүүхд түүхийг бичиж гэж зорж байгаа. Нэгдүгээр одоо том зорилтын тэр ажлын хүрээнд бол бид нар нутгийнхныгаа олж энэ нутгаас амьдарч ажиллаж явсан алдардан гавьяатангууд энэ нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа олон хүний олж авъя гэсэн ийм хүсэл эрмэлзэл байсан. Мөн бид нар 32 гавьяатаг нэг 10 гаруй гавьяаттай гэж бид нар ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр оюу толгоон ордыг нээсэн Гарамжуу гэдэг одоо геологч 31 наснда бас гавьяат геологч болж исэн ингээд маш олон одоо төмрийн баяраа гэх мэтийн ийм хүмүүсийг олж авсан. Ингээд 10 гаруй одоо гавьяаттай гэжсэн бид нар 27-ны өдөр 32 дахь гавьяатаа олж төмөр замын Улаанбаатар төмөр замын депогийн зүтгүүрийн депогийн дарга хүнийг олж авсан. Тэгээд гавьяат тээвэрчин гэсэн зэв цолыг хүртсэн хүн байсан. Ингээд маш олон хүмүүсээ олж авсандаа бол бид нар баяртай байгаа. Тэгэхээр дараагийн уулзалтыг Сэлэн аймгийн Сүхбаатар хотод Дархан уул аймагт Эрдэнэт Багнуур Налаахад гэдэг ингээд ийм байдлаар бид нар зохион байгуулахаар ярьж байгаа. Хүмүүс маань маш сайхан идэвхтэй оролцож бидэнд бол маш их урам зориг хайрлаж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг та бүхэн олон удаа бас үзсэн, дээр нь очиж оролцсон учраас бас энд бол цаг барах нь илүү үс юм болов. За ингээд өнөөдөр 90 жилийнхээ ойг ухтаж бид урлагийн одоо энэ олон хүмүүсийн хаан авиасын нууц авиасыг илрүүлэе гэж одоо бид нар зорж байсан. Тэгэхээр энэ дээр бол өнөөдөр нууц авиасаа илрүүлж одоо гаргаж ирж байгаа энэ залуучуудаа энд оролцох байгаа баг бүрэлдэхүүндээ бүгдэнд нь
амжилт хүсье. Ингээд өнөөдрийн ТV Карако нэвтрүүлэг 100 хараа хотод нэгдсэнийг мэдэгдэе. Та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Ажилтан амжилт амьдралтай наад зураг хамгийн сайн бүгдийг хүсье. Баярлалаа. Нэгдүгээр шатны тэмцээний эхний оролцогч Манд сумын цэгдрийн тамгын газрын хараацай хамтлагийнхныг тааландаа танилцуулъя. Хамтлагийн халагч мэдээллийн ажилтан Бямсүрэнгийн Отгон дуул. Хамтлагийн гоцол дуучин Манд сумын цэгдрийн тамгын газрын хөдөлмөр эрхлэлд хариуцсан мэрэгжилтэн Эрдэнэ цогтын Саран жил. Хамтлагийн гишүүн газрын даамал Алтан гэрлийн Уран заяа. Хамтлагийн гишүүн багийн бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан Эрдэнэ үлгийн Эрдэнэ. Хамтлагийн гишүүн багийн бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтан Отгон болдын Инкол. За, ийм бүрэлдэхүүнтэйгээр хараацай хамтлагийн цогцол 5 сайхан залуу. Багүндэн 38 648 дугаартай. Эгэдхэн чимээ энэ дугаар. Тэмцээний өрсөлдөөнийг эхлүүлэх гэж байна. Эгэдхэн чимэн хараацай хамтлагийн амжилтсэ. Цайлхан зүрээрөө хайрачи гэрэлт орчлонд ганцхан надад өгсөн халах бүсгүй харамгүй сэтгэлээ хамаг бүхнээ надад зориулсан Нэгдүгээр шатны тэмцээний дараагийн оролцогчид Сэлэг аймгийн Манд суманд үйл ажиллагаа явуулж байдаг тэргүүлэх арилжааны банкнуудын төлөөлөл банкир хамтлагийнхныг уран залж байна. Банкир хамтлагийн ахлагч хаан банкны ахлах таялал Соломон. Хамтлагийн гоцол дуучин Хас банкны бүртгэл хяналтын ажилтан Эрдэнэ үлгийн Батүлэг. Хамтлагийн гишүүн Хас банкны ахлах таялал Усан тээлийн Ган Дүлхүүр. Хамтлагийн гишүүн Худалдаа хөгжлийн банкны зээлийн эдийн засагч Эрдэнэ Баатрын Мөнгөн цацрал. Хамтлагийн гишүүн Төрийн банкны зээлийн эдийн засагч Бат Эрдэнэ. За. Одоо энэ бүрэлдэхүүнтэйгээр банкир хамтлагийн та бүхэндээ камертон хамтлагийн явах цаг болоо хонгоор мэн гэдэг дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Амжилт бүгдээрээ. Хурдан саалган вэ хотая надад байсан шинэ жаргал минь бачгатта бета хонгормен чиний сүүчийн үсэл намайг уяач чин зүрхний гүнхонийг хүлээдэ яг чи надад харагдаач намайг үсвэ үсгүүрчин сарна шиг байсан ангирцээ чин ариухан бета хонгормен чин 사랑하는 우백산이시 어떤 어느 교 빠른 발산 어떤
байгаа нуран дүлдээсэн өчиг хонши мархот би явлаа надад их байсан шүн жарах минь башиг амта бета хонгормэн зам харгын өмнөөс би угтаач Зэтрэх борхон сэтгэлийг ивэж Учадаггүй хай нүлмэс бохож Борошиг асгарнаа Үдэстэн гочи сарнани Үдэг садик шиг Ходон годон хё Баяр баясаа Өтөр бонги Батбором шиг чамай янсаж За банкируудаа баярлалаа. Харин дахин хөгжөөд нэмжигчдийн алагдаж. Юу камертон бэ? За одоо ингэ нэгдүгээр шатны тэмцээний дараагийн 3 дугаар цагт өөрөө ирэхгүй ингэмээр санагчлаа. За. Улсын тэргүүний нархан цэцэрлэгийн нархан хамтлагийн өрн залж байна. Хамтлагийн халагч Бадам ханд хамтлагийн гоцол дуучин Шин Жимиг хамтлагийн гишүүн Гэрэл Цэцэг хамтлагийн гишүүн Бадцүх хамтлагийн гишүүн Батхүү за ингээд 90 жилийнхэн төг цайхан хамбосгон дээр манай мандалчууд зүнх хараачууд хэрхэн өнгөлөг байгааг та бүхэн бүгдээрээ манай үзэгчид бүгдээрээ сайн харж байгаа. Ийм л сайхан авьяаслыг залуус, ийм л сайхан хэмрэрлэг сайхан залуусын хүчээр манай мандалчууд улам бүр мандан мадар хутгай гэсэн ерөөлөг өргөн бариад одоо нархан хамтлагийн та бүхэндээ 38488 дугаартай ахан дүүсийн дугаар өрсөлдөөнд оролцоход бэлэн болжээ. Амжилттай залуусаа. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг бол үнэхээр сонирхолтой, үзүүштэй, үнэхээр өрсөлдөөнтэй гайхалтай сайхан нэвтрүүлэг болох нь тодорхой болж байна. Одоо тэгвэл таврны өмнө өнөө жил үүсгэн байгуулагдсныхаа түүхт 90 жилийг манай сум тэмдэглэж байгаа. Тэгвэл мөн үүсгэн байгуулагдсныхаа 40 жилийн хойтой мөн учран золгож байгаа. Мандал сумын Монгол улсын Хөдөлмөрийн Баатар очрын дорилог сүрэнгийн нэрэмжит 3 дугаар сургуулийн аюулгүй хамтлагийнхныг өрн залъя. Монгол улсын Хөдөлмөрийн Баатар очрын дорилог сүрэнгийн нэрэмжит 3 дугаар сургуулийн 40 жилийн хойтой гэж байгаа. Үеийн төгсөгчид энд ажиллаж амьдарч халуун залуунаас төмний олон өрсийг сургууль хүмүүжүүлэхэж зориулж явсан үеийн багш ажилчид албан хаагчдаа. Энэ хүү 40 жилийн гайхалтай халуун сайхан баярын мэндийг өдөөд нөргөргөн төвшүүлье. Хамтлагийн ахлагч Түүх нийгмийн ухааны багш Баярхүү. Хамтлагийн гоцол дуучин тус сургуулийн ерөнхий менежер Тулга. Хамтлагийн гишүүн технологийн багш Отгон Баяр. Хамтлагийн гишүүн орос хэлний багш Эрдэнэ Цэцэг. Хамтлагийн гишүүн хөгжмийн багш Уран Чимэг. За. За ийм бүрэлдэхүүнтэйгээр үе үеийн төгсөгчдөө тун удахгүй уулзсан учрах болно.
Учир нь золгохын гайхамшигтай сайхан ерөөл бүрдэх болно хэмээгээд учир нь золгохын ерөөл дугаар өрсөлдөд бэлэн болсон байна. Амжилтсэ. Сургуулийн албан босгүй адхч ёсон анхны өдрөөс арвэн эпний шинтэн хүсээ арван Нэгдүгээр шатны тэмцээний дараагийн 5 дугаар цогч Сэлэнг аймгийн Мандал сумын ногоочдын холбооны аялгау хамтлагийнхныг өрн залж байна. Аялгау хамтлагийн халагч Батбаяр, хамтлагийн гоцолдуучин Батмөнх, хамтлагийн гишүүн Баяр сайхан, хамтлагийн гишүүн Хонгор зул, хамтлагийн гишүүн Эрдэнэ сувд, 243 дугаартай Баярын жагсаал дугаар өрсөлдөх болсон байна. Амжилтсэ. Нэгэн жигдэрсээ эрэлхийг цогтоо дайч минжигсаа их орондоо тангарлагоо мингүй баяртай алхаж байна. Нэг хоёр гурав нэг хоёр гурав гүнзгий дүлээ араа Uchmi aysara alхаж байна. Ганжин өндөр төргөө жавхаа гимра хөвгөд бодроо намажаргада хамгаалах хүчээ аяарандаа ватан харуулаа. Нэг хоёр Өдний дүлээ хараараа Үжний гайсара алхаж байна. Мандал сумын нэгдсэн эмнэлгийн Энэрл хамтлагийнхныг өрн залж байна. Энэрл хамтлагийнхныг танилцуулъя. Мандал сумын нэгдсэн эмнэлгийн Мисцэсний хэмч Анар, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн яралтай дүргэн тусламжийн их хэмч Наранбаатар, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн яралтай дүргэн тусламжийн хэмч Цэцгэ, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн яран сэвлэгч Ерөө, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн аж ахуйн нэрв хамтлагийн гоцолдуучин Ичэн хорлоо.
За ийм бүрэлдэхүүнтэйгээр одоо энерл хамтлагийнхан бусад багуудтайгаа манайчтай зөрсөлдөнө. 7237 дугаартай Заяа Төвшин нутаг дугаар өрсөлдөх болно. Нарны аялал хамтлагийн нарны нэртэй компани менежер Гамбат хамтлагийн гоцолдуучин алсын нэртэй компани Нярав Бүрв Жаргал хамтлагийн гишүүн нарны нэртэй компани Газ Гэрэлмаа хамтлагийн гишүүн алсын нэртэй компани Мастер Ганчмик хамтлагийн гишүүн нарны нэртэй компани Хүлээн авагч Дэлгөөн. За. Одоо энэ бүрэлдэхүүнээр нарны нэртэй компани нарны аялал хамтлагийнхан та бүхэндээ 38167 дугаартай Эх орнон хайрлын залуусаа дугаар өрсөлдөхөд бэлэн болжээ. Амжилт хүсье. Гигэн хайр гэрэлт хүлээр эрдмийн өргөөнд игнэ сууж эрен дунаар сэтгсэг ишиг дуутай залуунаас Гигэн хайр гэрэлт хүлээр эрдмийн өргөөнд игнэ сууж эрен дунаар сэтгсэг ишиг дуутай залуунаас Сэтгэл зүрхээрээ бүхнийг уяа Сэлбэрүүн задуунаас Залуусаа найзан үерхий залуусаа хатан тохти залуусаа найзуудаа хайртан дурдны найзуудаа хамтуудын найзуудаа Хүч хамтлагийнхан хамтлагийн халагч Мортир компани Нярав Цэндаюш хамтлагийн гоцолдуучин Цанд ажны компани захирал Соёлзул хамтлагийн гишүүн аймгийн Арслан Жаргал баяр хамтлагийн гишүүн аймгийн Начин Баярбаатар хамтлагийн гишүүн Оюун Чимэг
За одоо энэ бүрэлдэхүүнтэйгээр хүч хамтлагийнхан та бүхэнд 38 700 дугаартай Монгол Улсгийн үжисгэлэн дугаар өрсөлдөх болно. Амжилттай залуусаа. Арцны ус шиг бэлтгэлсэн намун зурган ашаараа Харацан хившиг дагир автасан Нарийн сайхан хөмсгөрөө Миний харитаатах Учиртай төрөө юу Монгол Улсын үжисгэлэн Озон чорхон Нурнаин чигсэн Сумбун цагаан хуруугаараа Үрийн бүгэ аяадасан Сүүн цайхан сэтгэлээрээ Миний харитаатах Учиртай төрөө юу Монгол Улсын үжисгэлэн Озон чорхон За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн шүүн явуулж байгаа шүүгчдийн бүрэлдэхүүнтэй бүгдээрээ хамтдаа танилцъя. Өнөөдрийн нэвтрүүлгийн шүүгчээр манай нэвтрүүлгийн байнгын шүүгч Монголын радиогийн хөгжмийн томч, хөгжим судлаач, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн хатагтай чойжмцын буян хишгэгч маань хүрэлцэн иржээ. Мөн нэвтрүүлгийн шүүгчээр нэвтрүүлгийн байнгын шүүгч үндэсний дуужгийн Түмэн их чуулгын гоцол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Цэрэн Доржийн Дашцэр маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд нэвтрүүлгийн талаарх шүүгчдийн сан сэтгэлийг хамтдаа сонсцгоё. Энэ танхимын сургуулийн цогцолтын та бүхэндээ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд энэ та бүхэн энэ газар тариалангийн өгөөжтэй баян энэ сайхан нутагт амьдарч байгаа та бүхэн бас газтай юм. Тэгээд сайхан байгаль тусаад байгаа тэр танаа залуучууд танаа хамтал их дуучин юм аа. 90 жилийн ойгоо өгсөн энэ их сайхан ажлын нэг хэсэг болж байгаа энэ дуун цэнгүүн бүх ард түмний дуун цэнгүүндээ бас бэлтгэсэн гослол дууга үзэгч түмэндээ өргөн барих байхаа гэж бодоод 8 багийн гослол дууг сонсгож хийсэн юм аа. Амжилтсая. Одоо харин таадныхаа энэ хөр баяр дундуур нэвтрүүлгийн 2 дугаар шатны буюу хамтлагийн гоцол дуучдын шатны тэмцээнээ эхлүүлье. Ингээд хадуун сайхан алга дэштийн дор эхний гоцол дууч нөрөө Сэлэнгийн аймгийн Мандсамын Цэгдрын намгийн газрын Харацай хамтлагийн гоцол дуучин хөдөлмөр эхлэлд хариуцсан мэрэгжилтэн Эрдэнэ зохиотын Саран жилийг дуучныгаа орон залж байна. За Саран жил дуучин одоо та бүхний өмнө 38 706 дугаартай Учирлын их шиг дугаар өрсөлдөх болно. Амжилттай. Цэцэгсийг тайлгаруулж чамайгаа гаргая. Цэгэр тэнгэрийнхээ өнгөнд хоёулуусъя. Намираа бүнэхээ бороны дуу. Навчин шүдэрхийг хосон дуудасъя. Улсыг жаргаж чамайгаа
Тэвлийг дууч одоо та бүдний өмнө Орос дуу дуулж өрсөлдөх хэмээн сонгож авчирсан байна. 20-49 дугаартай Между небом и землей. Энэ дугаар өрсөлдөх болно. Амжилтсий бүгд хамтаа. Хоёрдугаар шатны тэмцээн дараагийн 3 дахь оролцогч гоцолдуучин улсын тэргүүний нархан цэцэрлэгийн нархан хамтлагийн гоцолдуучин Шин Чимэг дуучин шатны тэмцээнд 58-515 38-515 дугаартай унган хайр жүжигийн дугаар өрсөлдөхөд бэлэн болсон байна. Амжилтсэй. Шиг туяран ирчээ удаан жаргал заяан дэргүй унган хайр юм очны хоол зүрхэн тайснаас гэдэгүй мартадаа очарлын жаргал инээгүй хайрган цайлган унган Дандаа хамтдаа явахын жаргалгүй унган хайр байдгүй дэлхийг тойрсон дэрэгдээсээ чамайга залгахгүй гээснэ дэрэгдийн жаргал дуулдаагүй гэмгүй гэнийн унган хайраа Одоо тэгвэл дараагийн гоцолдуучин Сэлэн аймгийн Мандал сумын өнөө жил 40 дэх жилийн түүхтэйтэйгээ золгож байгаа ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн аюулгүй хамтлагийн гоцолдуучин 3 дугаар сургуулийн Захирал Тулга. За ингээд төрсөн сайхан нутгийн хаан 90 жил төрлөг сайхан сургуулийнхаа 40 жилийн ойн босгон дээр энэхүү ТV караоке нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баяртай байна. Ингээд Мандан Бадралын үлгэр жишээ болсон нийт мандалчуудаа 40 жилийн хөгжлийн түүчээ болсон 3 дугаар сургуулийн нийт төгсөгчд үе үеийн төгсөгчд багш сурагчдаа энэ тайзан дээрээс ойн мэдчилгээ дэвшүүлье. Толгодыг даван шовод буцлаа ээжмээ догтлох сэтгэл таныг үгэлж гансрах ёо хатуу хөтөө хорвогийн жамыг бодох
бодохоор холдоод байх шиг санагдах юмда ээжимээ хатуу хөтөө хорвогийн жамыг бодохоор холдоод байх шиг санагдах юмда ээжимээ намрын төгөл навчсаагүй бүхэл зөө нартын амьдрал утгагүй мэд санагдаад байна сэрүүн шөнийн зэвэргэн бодол чиндүүлхээ сэтгэлийн дулаа чиний үгийлэгдэх юм ээжимээ за ингээ 3 дугаар сургуулийн нийт төгсөгчдөө баярын мэнд хүргье. Гоцол дуучдын шатны тэмцээн сэтгэл хөдлөмөр ширүү өрсөлдөөнтэй болж байна. Дараагийн гоцол дуучин Сэлэнг аймгийн Мандал сумын ногоочны холбооны аюулгүй хамтлагийн гоцол дуучин Батмөнхийг урьж байна. Энэ шатны тэмцээнд дуулагдах дуу нутгаан санаад уйлдаг сэтгэл дуулахаар сонгож авч ирсэн байна. Айби нутгаа санахаараа аяар дуулан гэгэнцгээ аавал ичи хоёр тоочоо ялчгороо эрилэр болдгоо нутгаа санаад уйлдаг сэтгэлээ намороо морошиг зүсэрдэгэ Onniga tegee Zungsam sochigizdilee Zinkralsi timegui shirtitige Nutgasanat oyurdag sitkidime Namarara oroshigizsirtige гоцол дуучин Мандал сумын нэгдсэн эмнэлгийн энэрл хамтлагийн гоцол дуучин аж ахуй нэрв Эчин хорлоо дуучныг өрн залж байна. Хоёр дугаар шатны тэмцээний 7 дахь гоцол дуучнаа таалны өмнө өрн залъя. Нарны өртөө компани, нарны аюулгүй хамтлагийн гоцол дуучин, алсын өртөө компанийн Яруу Бүрэмжаргал. Бүрэмжаргал дуучин одоо таалны өмнө 38860 дугаартай. Аав ээж 2000 дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ.
хамтлагийн гоцол дуучин Цанд ажны компани захирал Соёлзул таныг өрн залж байна. 38 дугаартай амаргийн болцоо дугаар өрсөлдөх болно. Амжилтсэ. Үчийн тэнгэр оттот түгэлээ үнийгээ бүррэгээр би мордоо аргамаг хүлэгэн азара дарнако амаргийн болцоо баяо ярнако чимэн наммага хүлээ чин сэтгэди үнэн шүү шандас төлөвмэн хордойшо эдгээр хайрыг отооданда очрууландаго шүнийн тэнгэр саран гэрэтнэ шинэхэн амбарга үгүй тэнгэрдэ онагаан хүлэгмэн Oyan dэрэгцтэй уулцаан сэтгэлэн тайлбарч нэт хордоо чимэн наммайга хүлээн чин сэтгэлийн үнэн шүү шантас бүлэгэн хордойшо эдгээр хайрыг отоосонда очруулсандаго Хоёр шатны онооны нийлбэр дүнгээр дараагийн шат руу үлдсэн багуудыг танилцуулъя. Банкир Нархан 3 дугаар сургуулийн аялгау, Ногоочдын холбооны аялгау, за нарны аялгау, хүч гэсэн 6 багийг дараагийн шат руу оруулж байна. За нэг номерыг хүч хамтлагийн ахлаг сугалсан байна. Хүч хамтлагийн ахлагч Цэндаюш энэ шатны тэмцээнд дуулагдах дууны нэр байхгүйгээр шууд дугаар нь орж ирж байгаа. Дуулагдах дууны дугаар 38 147 дуулагдах дууны нэр Наян булаг. Амжилтсэ. Юу болоод өнгөрөө? Мэдгүй байна. Дуулж байгааг юм байна. Огт дуулж байгаагүй, огт мэдгүй дог мангар зэрэгтэй хэллээ шүү дээ. Сайхан. Нархан цэцэрлэг, нархан хамтлагийн ахлагч Баатам ханд. Яасан бэ нэлээд төгссөн царайтай байх чинь. Өөрөө ерэн суглаан тэгэхээр азтай бодтой байна. Айгүй юу. За одоо шалгана. 38 454 дуулагдах дууны нэр Уулын төмөр киноны дуу.
Нарны Ертэй компани, нарны аюулгүй хамтлагийн ахлагч Гамбат. Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 206. Дуулагдах дууны нэр Учирлын блюз. За, амжилт. Энэхэн амьдраа өөрийгөө таньдаггүй төрж яваа би өөрөөс минь алдурсан шоохай минь чи үрээ орхот дисчит ёо Гордод хайр минь гиген айёд Оги минь Сэтгүүн орчлонгийн арандаа Банкир хамтлагийн ахлагч Соломон. Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 952. Дуулагдах дууны нэр Гоожинго. За ногоочны холбооны аюулгүй хамтлагийн ахлагч Батбаяр. Солоны Батбаяр. Батбаяр. Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 37 тэг 89. Дуулагдах дууны нэр Нарны орон. Мэдэх нү мэдэхгүй нү мэдэхгүй л байгаа гэсэн. За гэдэг аялаа. Ямар ертөнцөж байна. Цэцэг сэмэрхэн энэ сэлгэн Цэфан Тэжний гони өдрөн хөлдөнөө Зод ондочи Сулж өгслөө Зөндөө сансарыг хүчин Мэрч зогсоо дуулаа Заста мэдхгүй байна. За баярлалаа. Манай зөв хоригийнхэн чи ер нь мэдгээргүй байх юм бол шууд газар дээр зөхөөгөө тэгэл айгүй амархан. Асуудлыг бол ямар ч төвгүй айгүй амархан шийдчихэж байгаа байхгүй юу? 3 дугаар сургуулийн аюулгүй хамтлаг ахлагч Баярхүү
Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 тэг 49 дуулагдах дууны нэр Орхон түшээ мөрөн. Улам мөрний санаас очиж үтсэн чи биш дээ. Отшиг гэдгийг мэдхээ. Орхоод мөрдөө Эхидэ ондод химрigi хогоо соо шамрын биндэ эчимэн цаниам шинсэн тарига сон басогч дэдэг бичгээ Сүүтэ шамгаар хотдоггүй бидээ гэрорн тав Сая 6 хамтлагийн ахлагч нар дуулсан байгаа хэрхэн өөрсдийнхөө уралдаанд тэмцээнээ хэрхэн дуусгасныг та бүхэн бүгдээрээ бэлтгэнэ харж байгаа. Одоо харин манай шүүгчдийн бүрэлдэхүүнд микрофоноо шилжүүлж байна. Шүүгчд. Уг нь бид нэр бодохдоо ардын дуу өгсөн. Дад 80-аад оны дуунаас өгсөн. Орон хор наадмын тэргүүн Монгол түмний сайн мэддэг дуунаас өглөө, орчин үеийн дуунаас, эстрадаас гээд бүх төрөлтөр нь сонгож өгсөн юм а. Тэгээд зэрэг дуулаад ахын тайсан дээр хүн дуулахгүй юм. Тэгэхээр зэрэг бас олонний танил дуу гэж би тэр бодож явах үеийг суулаа. Ахлагч нарыг дуулахгүй болохоор зүрх өвдөж, толгой өвдөж суулаа. Одоо тэгээд яах вэ? Хэдийгээр дуулаагүй ч гэсэн багаараа гослол дуугаараа ахлагч нарын юу дуугаараа өндөр оноо авсан бас багууд бол орж ирж байгаа. Энийг та бүхэн ойлгох ёстой. Нийлбэр дүнгээр гарч байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг энэ 6 багаас би тэр төгслийн шатанд ямар ч гэсэн 3 багийг үлдээж үзье гэж бодсон. Энэ дотроос арай гайгүй нэг орон гарн дуусна нь бол банкир баг юм. Ядаж нэг сүсгэл нь хой гэдэг үгээ хэлээдсэн нархан баг. За сургуулийн аялгаа баг бол сайн дуулаагүй. Гэхдээ төрүүчийн 2 шатан дээр өндөр оноо авч ирсэн шүү. Энэ 3 багийг бид үлдээд амжилт хэлсэн. 3 дугаар сургуулийн аялгаа хамтлагийнхан энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 тэг 93. Дуулагдах дууны нэр Дэндүү давчуу. Амжилтсэ. Өдөр бүр хэдийг ажилтаа гэж толгоогоо Ашиглаж чанаргаж чадсараа задахтаа Ажилтгээр өдөрнөр хагас бүтэн сангийн намайг хоргоо Амралтаар чичээр тус байна ядаа Эцний таны Ирхний досрог тууч олдох бэ Энэ шатны тэмцээнд дуулагдах дууны дугаар 38 458. Дууны нэр Зүүдний учрал. Амжилтсэ.
зогцох ёо. Банкер хамтлагийн энэ шатны тэмцээнд дуулагдах тооны дугаар 38 653 дуулагдах тооны нэр мөргөлийн дуу. Амжилтсэ. хайраараа үсгсэн сайхан мөрөл ээжээ мөрөё цаатаа шимэн хүн болсон цагаан сүндээ сүйдэн мөрөё тосч хүлдээ тэнцээ Бородноо газартаа мөрөё Останнууд изаяг тарсан Очрод болонда сүйдэн мөрөё За ингээд оролцсон нийт хамтлагуудаа дахин туйлын талархал юугаа хамтдаа өргөн барьж байна. Ингээд төгсгөлийн шатны шийдвэрлэх шатны тэмцээнд өрсөлдсөн 3 хамтлагийг гурвангийн бүрэлдэхүүнээр нь тайзнаа өрж байна. Энд нэг юм 400 500-аад аз жаргалтай хүн, 2 жаахан зовлонтой хүн уулзж байна да. Тэгээд одоо оролдоон тэмцээний хамгийн оргил бөгөөд хамгийн хамттай тэгээд хамгийн хэцүү үе бол мэдээж хамгийн сүүчийн дүн гарахын явдал. За ингээд 4 шатны нийлбэр дүнгээрээ 2014 оны 6 сард Монгол Бүхий өргөөнд газраас ирсэн шилдэгүүтээ өрсөлдөх эрхийн бичгээр Насан багын найз нөхдийн нандин дурсамжийг наран булгаас Нандин дурсамж наран булгаас Таны хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа ороход өдийн цайгаа уухад хичээлээ тарахад ямар нэгэн аюул төртгөд тааг үргэлж хажууд нь байгуулна. Танай гэр бүлийн амар амгалан байдалд бид туслана. Safe Kids Mongolia. Цаг хугацаа орон зайнаас хамаарах таны хүүхдийн өмнө хамгаалагч тааг. Та түнд итгэж болно. Та бол зоригтой хүн. Та өдөр бүр хичээнгүй ажилладаг. Та бие даасан, үтээгч, шинийг санаачлагч, хөдөлмөрч. Хинэгэн таны ижлэг хийж болгох байсан. Гэхдээ нэжлэг жижиг дунд үйлдвэрлэгч таал хийдэг. Та бол Монгол улсын эдийн засгийн тулг багна. Хэрэв хинэгэн хөнгөлөлт дэмжлэг авах хэрэгтэй бол тэр хүн нь та. Бид жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж тууштай хамтран ажиллана. Capital Bank. Хувцас загварын Эрдэнэс фэшн салон нь үндэсний болон Европ хувцас, мөн тоглолтын хувцас, өдөр тутмын болон бүх төрлийн загварын хувцсыг таны хүссэн хийс дизайнаар мэргэжлийн өндөр түвшинд урлаж хийж гүйцэтгэж байна. Мөн оюутан сурагчдын хонхны баярыг тохиолдуулан 10-20% хямдралтай үнээр үйлчилж бэлэг болж байна. Манай хаяг Баянгол дүүрэг 3 дахь хороо, Төмөр замын удирдах газрын зүүн тал, Сөөвөл 40-р байрны 1 давхар. Насан багын найз нөхдийн нандин дурсамжийг наран булгаас Нандин дурсамж наран булгаас Таны хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа ороход өдийн цайгаа уухад хичээлээ тарахад ямар нэгэн аюул төртгөд тааг үргэлж хажууд нь байгуулна. Танай гэр бүлийн амар амгалан байдалд бид туслана. Safe Kids Mongolia. Цаг хугацаа орон зайнаас хамаарах таны хүүхдийн өмнө хамгаалагч тааг. Та түнд итгэж болно. Та бол зоригтой хүн. Та өдөр бүр хичээнгүй ажилладаг. Та бие даасан, үтээгч, шинийг санаачлагч, хөдөлмөрч. Хинэгэн таны ижлэг хийж болгох байсан. Гэхдээ нэжлэг жижиг дунд үйлдвэрлэгч таал хийдэг. Та бол Монгол улсын эдийн засгийн тулг багна. Хэрэв хинэгэн хөнгөлөлт дэмжлэг авах хэрэгтэй бол тэр хүн нь та.
Бид жижиг дунд үйлдвэрлэл бизнесийг дэмжиж тууштай хамтран ажиллана. Capital Bank. Хувцас загварын Эрдэнэс фэшн салон нь үндэсний болон Европ хувцас, мөн тоглолтын хувцас, өдөртмийн болон бүх төрлийн загварын хувцсыг таны хүссэн хийс дизайнаар мэрэгжлийн өндөр түвшинд урлаж хийж гүйцэтгэж байна. Мөн оюутан сурагчдын хонхны баярыг тохиолдуулан 10-аас 20% хямдралтай үнээр үйлчилж бэлэг барьж байна. Манай хаяг Баянгол дүүрэг 3 дахь хороо, Төмөрч замын удирдах газрын зүүн тал, Сөөвөл 40-р байрны 1 давхар. 2014 оны 6 сард Монгол бүхий өргөөнд газраас ирсэн шилдэгүүтээ өрсөлдөх эрхийн бичгээр банкир. За ингээд энэ эрхийн бичгийг за оролцсон бүх багуудаа амжилт хүсье. Их баярлалаа та бүхэнд. Тийм ээ, их дүүрэн залуу насны цог зовлоо дүүрэн нэвтрүүлэг маань Сэлэн аймгийн Мандал сумаас та бидний нэрлэлснээр зүүн хараа хотоос зүүн хараа хотын мөнгөн хараа жуулгын тайзан дээрээс та бүхэнд хүрэлээ. Өнөөдөр нэвтрүүлэг та бүхэнд таалагдсан байх юм найдаж байна. Удахгүй тун удахгүй түүхт 90 жилийн хойгоор Сэлэн аймгийн Мандал сумаас төрөн гарсан уугуул суугуул бүхий л иргэдийн төрлөх нутаг тань хүлээж байна. Та бүхэнд зөв Сэлэн аймгийн Мандал сумын уугуул хөтлөгч Алтан гэрэл байлаа. Баярлалаа.